За, сумын зэрэг шүүнийг дэмжиж байгаа. Би үг хэлье. Том бодлого дээр маш сайн анхаараарай сумын зэрэг шүүнэ. Тэрний үг гэхээр одоо ерөөсөө түүхнөөс гаргадаг л байли. Яг тэр нэг цонхны бодлого дээр л их төвлөрмөр байгаа юм. Energy resource сая мэдээ авахд угаацсан нөөсөө $128 гаргаж ийнэ чинь. Бүр айгүй ядарсан үнэ л дээ. Хэрвээ бид нэг цонхны бодлогоор хажуугаар нь түүхнөөс гаргахгүй байх юм бол энэ $200 гарна. Бид нар бараг 10-аад жил хятадын хойд нутгаар байдаг хэдэн дилер компаниудыг л дижиж байгаа Монголын ард түмэн. Бидний эндээс нь $50 гаргадаг. Цаана эхлийн цаах нь очиод угаагаад $150-аас $200, цаашаа ширмэн дээр очиод $350-аас $400, цаашаа бүр ган үйлдвэр рүү бүр нэмэгдээ ингэ явчихдаг. Тэрийг уг нь хэлнийхээ наан ингэ босруулалт хийгээд ингэ цааш нь гаргах л ийм л учиртай. Энийг л та барьж аваарай. Түүхнөөс гаргах л одоо ингэ зогсоох хэрэгтэй. Венсуэгийн компани одоо гарцсан байгаа. Энэ нэг сүүлийн 5 жил 6 жил бараг $5-6 тэрбум болоод гарчихсан. Уг нь манайд л шингэх ёстой ийм л мөнгө байсан. Тэгэхээр түрүүн таны хэлдэг оюутлогоо бол яг уулуурхайн бодлогоос халиа явцсан гэдэг нь яхахгүй үнэ. Тэр одоо оюутлогоо яг гэрэн дээр бол эргэж харах зүйлүүд маш их байгаа. За тэгэхээр 5-7 асуудлаа одоо харин хойноос нь алдчих байх хэрэгтэй. Түүхнөөс гаргадаг л одоо зогсоох хэрэгтэй. Манай эдийн засаг уулуурхаагаас бараг 80-90% хамааралтай болчихсон. Энэ бол тийм нэг гайхуулаад байх зүйл биш. Харин ч эсрэгээр манай эдийн засагт маш гэмтэл бид эрсдэлд орцсон явж байгаа. Яг тэглээгээд таныг уулуурхаан энэ эдийн засгаа хумигж байгаа юм биш л дээ. Тэгээ Монголын ард түмэнд гагцгүй өгөөжтөл байх хэрэгтэй. Энэ дээр л та их сайн анхаарч ажиллаарай. Одоо бусад жижиг сажиг зүйлүүд дээр та одоо их сайн бэлтгэлтэй байгаа гэж одоо бодож байна. Тэгээд дэмжиж байна. Сайн ажиллаарай, амжилт хүсье. Жохлон гүшүүн үг гэлээ. Тэмүүлийн гүшүүн асуулт асууя. За баярлалаа.